Нөө та бүхэндээ их сайн суугийн зай мэдчилж байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ амжилтанд хүрэхэд хамгийн гол нөлөөлдөг зүйл юу бол байдг юм бэ гэдгийг өөрийнхөө зүгээс тайлбарлаж хэлье гэж бодож байна. Санаа оноогоо хуваалцъя гэж бодож байна. Тэгэд амжилтанд хүрэхийн тулд хамгийн гол хүчин зүйл бол миний зүгээс бодохдоо тууштай байх явдал гэж боддог. Тэгээд тууштай байна гэдэг маань үнэндээ бол маш хэцүү зүйл. Тэгээ ямар нэгэн зорилго тавиад түүнийгээ хийх гээд хичээгээд өдөр болгон түүнийгээ тууштай хийгээд явна. 7 хоног болгон, сар болгон, жил болгон гээд явна гэдэг бол тийм амархан зүйл биш ээ. Үнэхээр хэцүү зүйл байдаг. Тэгээ энэтэй холбоотой нэг өөрийнхөө уншсан зүйлийг та бүхэндээ хуваалцъя. Тэгээ нэгэн газар маш ингээд цөлцсөн өв сургамал мод байхгүй, гол ус урсахгүй, үнэхээр цөлжөөд бүр юм муудсан газар байсан. Тэгээд тэр газраар нэгэн залуу аялаж явж иж л дээ. Тэгээд аялаж явж байхдаа тэр ойрхон нутгийн нэгэн хончин өвгөнтэй таарлцсан. Тэгээд тэр хончин өвгөн болохоор нэг юм шуудаа юм авчираад тэр шуудаа юм ингээд асгаад тэр нэг юм хийгээд байсан. Тэгээд тэр юу хийгээд байгаа юм бэ гэдэг ингээд ажиглаад үтсэн чинь царс модны үрийг ингээд шудаалж авчраал. Тэгэл за сайн үр байна, муу үр байна, сайн үр байна, муу үр байна гэдэг ингээд ялгаад байсан байгаа. Тэгэл нөгөө залуу чинь тэр өвгөнийхтэй ойрхон буужилтэй. Тэгээд нэг өдөр ингээд за энэ үрээр юу хийдэг юм бол гэдээ араас нь сэмхэн дагаад яваад утсан. Гэтэл тэр цөлцсөн газар очиод өөрийнхөө таягаар газар сэндилээд нүх гаргаад нөгөө өрүүдээ ингээд нэг бүрчлээ ингээд суулгаж исэн. Тэгээд нөгөө залуу ч гайхаад дараа нөгөө өвгөөс ингээд асуусан. Та энэ үрийг суулгаж яаж байгаа юм бэ? Энэ бүр цөлжөөд энэ муудсан газар яагаад энийг өөр тарьж байгаа юм бэ гэдэг. Тэгээ үнэхээр энэ цөлзөж өгцсөн газрыг би амьдралмаар байна гэж нөгөө өвгөн хэлсэн. Тэгээ тэр том хэмжээний цөлзсөн ямар ч ургамал усгүй болсон тэр газрыг тэр өвгөн өөрөө би амьдруулмаар байна гэж тэр гайхалтай зүйлийг сонсоод боломжтой юм болов гэж залуу маш гайхажсэн. Тэгэд нөгөө өвгөн хэлсэн би 3 жилийн турш 100,000 үрийг энд ингээд суулгасан. Тэгээ магадгүй энэ миний суулгасан 100,000 үрнээс 20,000 л мод дэлгэрч гарах бах мод гарах баха. Гэхдээ тэр дэлгэрч гарсан 20,000-аас магадгүй тал нь л үлдэх бах. 20,000-ын 10,000 нь таарханд идэгдэх юм уу? Эсвэл хүчтэй бороо салхинд салхигдээд дарж дийлэхгүйгээр үхэж магадгүй 10,000 л үлдэх бах. Гэхдээ би энийг 3 жилийн турш тууштай хийсээр ирсэн. Ямар ч гэсэн энэ газрыг би амьдралмаар байна гэд ярьж ирсэн. Тэгээд нөгөө залууч аяллахын хугацаа дуусаад өөрийнхөө нутаг руу буцсан байдаг. Тэгээд хэдэн жилийн дараа нөгөө хончин өвгөн маань яасан бол нөгөө газар маань яасан бол гэж их сонирхож бодож ер нь нэг очиж үзье гэд очиод үзтэл маш сайхан ингээ олон мод урагчсан. Тэгээ жохоо гол горих урсан ийм байдалтай болсон байсан. Тэгээ нөгөө хончин өвгөний тарсан тэр үрийн суулгасан үрийн ачаар тэр модууд дэлгэрч гарсан байжээ. Тэгээд нөгөө залуу чинь түүнээс хойш бүр жил болгон тэр нөгөө газар руу ингээ ирдэг болсон. Тэгээд ирэх болгонд тэр моднууд нь илүү нэмэгдээд илүү бүр сайхан ургаад тэгээ гол орхин ч гэсэн илүү бүр ингээд өргөжөөд урсаад ийм байдалтайгааг харсан. Тэгээ хамгийн сүүлд очиход бол ерөөсөө бүр тэр нөгөө ургасан их мод нь бүр том ой мод болоод тэгээд гол горих бүр яг сайхан ингээд урсаад тэр нутгийн ард иргэдэнд буцаж ирж үнэхээр хүн амьдрахад аз жаргалтай тийм сайхан газар болсон байсан. Тэгээд үнэхээр тэр
өвөөгийн одоо тууштай хийсэн хөдөлмөрийн үр дүнд одоо тийм гайхалтай болсон байна гэж нөгөө залуу бодсон. За энэ ярианаас үзэхэд одоо хамгийн нэгдүгээр тэр өвөө бол маш одоо ажилсаг байж чадсан гэсэн үг тийм ээ. За ажилсаг байсан гэхээр тэр өвөө одоо өдрийн турш модоо тарихтаа цагаа зарцуулсан болов. Хэдэн цаг одоо тэр мод тарихтаа зарцуулсан болоо. Магадгүй тэр хүнд өөрийн гэсэн амьдрал тийм ээ гэр орноо авч явах ажил байгаа учраас мэдээж тгийг байхаа өдрийн турш одоо тэр зөвхөн модоо тарихад зарцуулааг байхаа тийм ээ. Ажлаа тарж ирээд орой хоолоо идээд унтахаас өмнө одоо тийм 1-2 цаг ч юм уу тийм тухайн одоо ажилдаа тууштай зарцуулсан байж болох юм а тийм ээ. Одоо жишээл одоо тэр тарих гээд байгаа өрөө одоо орой нэг юм уу 2 цаг одоо ялгадаг, сайн муугаар ялгадаг ч юм уу тийм ээ. За ингээд маргааш нь одоо хонио бэлчээгээд явж байхдаа хонио одоо өөснөгөө идчих хооронд нь одоо үрээд суулгадаг ч юм уу тийм 1-2 цагийн хугацаанд үрээд суулгадаг ч юм уу тийм ээ. Ийм байдлаар одоо 3 жил тасралтгүйгээр одоо хичээнгүлэн ажилласаар ирсэн байхаа гэж бодож байна. Тэгэд эндээс одоо юу жил гээд байна гэхээр тийм ээ. Бидний хувьд ч гэсэн одоо бүгдээрээ ажилтай, амьдралтай, сургуультай тийм ээ. Ийм одоо өдөр болгон завгүй байдаг шүү дээ тийм ээ. Тэгвэл тэр дундаас 1-2 цаг гаргана гэдэг маш хэцүү. Гэхдээ би ямар нэгэн одоо зөв суралцъя, гадаад хэл суралцъя, за эсвэл спортоор хичээлье гэдэг ингээд шийдсэн бол одоо тэгээд маш одоо хичээнгүлээ тэндээс 1 цагийг юм уу 2 цаг ингээд зарцуулаад тэгээд өдөр болгон ингээд хичээгээд ирэх юм бол тодорхой амжилтанд одоо хүрч чадна гэж ойлгож байгаа. За хоёрдугаарт нь тэр өвгөн бол одоо өөртөө итгэлтэй байж чадсан. Би тэр газрыг одоо амьдруулмаар байна. Сүлдсэн тэр газрыг би амьдруулмаар байна гэж өөрөө шийдсэн байгаа тийм ээ. Тэгвэл тэр одоо өөрийнхөө одоо зорьсон зорилготой итгэлтэй байж түүнийг тууштай хийж чадсан. Жишээлбэл одоо 100,000 мод тариад тэрнээс 10,000 одоо ургана гэдэг нь ерөөсөө 10% амжилт байна гэсэн. Энэ 10% амжилт. Одоо 10-аас 10 мод тарилаа гэхэд нэг нь л одоо ургаж байна. За ийм хиймээр одоо яах юм? Энэгээр одоо хайрын цагийн гарц. Энд одоо итгэж цаашаа юунд төрнө гэж явах ч гэдэг юм. Ингээг байгаа тийм ээ. Ерөөсөө 10%-ийнхаа тэр амжилтан дээр одоо дөрөөлөөд 10% амжилт гарч байгаа юм чинь тэг цаашдаа энэ бол болно гэж тэрэн дээрээ одоо дөрөөлөөд итгээд одоо өөрийгөө зоригжуулаад урам аваад явсан гэсэн байгаа юм тийм ээ. Одоо үрээ сайн муугаар нь ялгаад түүнийгээ суулгаад ямар орчинд яаж уушаа ажиллаад ингээд яг хугацаанд тухайн тэр одоо ажиллаа хийх одоо ноу хавыг тийм ээ арга барилыг тэр зүйлээсээ одоо үйлдэлээрээ олж авч гинэ гэсэн. Тэгвэл тэр арга барилаа за ингүүл сайн байдаг юм байна. Ингүүл муу байдаг юм байна. За тэгвэл дараа нь ингээд хийгээд үзэж гэдэг юм. Энэ арга барилаа олоод түүнийгээ сайжруулах яах юм бол за тэр маань одоо 100-аас 1 гарч исэн бол одоо 90-ээс 1, 80-аас 1 ч гэдэг юм тийм ээ. За 10-аас 1 болоод бүр 10 нь одоо 10-аас 3 модод гардаг ч юм. Энэ мэдлэгээр ингээд сайжраад яа тийм ээ. Тэр 10% маань 20, 30% гэдэг нь өсөж их боломжтой. Тууштай хийж чадсан бол тийм амжилтанд хүрч чадна. Гэтэл яг ингээд бодит байдал дээр одоо аваад үзэх юм бол олон хүмүүс за нэг зүйлийг за энэ зүйл одоо энэ зүйлийг хэн бол амжилтанд хүрэх юм бэ? За энийг ингээд хийгээд үзчихье. Гэт одоо хэн нэг дураадаг ч за эсвэл одоо би энийг одоо хиймээр үнд хийдэг ч юм тийм ээ. Гэтэл одоо тэр нь амжилтгүй боллоо. За энэ болохгүй юм байна гэд. Нэг удаа хийгээл нэг удаа амжилт бол за энэ болохгүй юм байна. Энэ миний хийх зүйл биш байна ч гэдэг юм. Ингээд одоо болохтой амархан, бууж өгөхтэй амархан байдаг. За одоо сайндаа л 1 сар юм 2 сар хийгээд за энэ болохгүй зүйл байна гэдэг ингээд болдог. Тэгвэл 1 сар 2 сар хийгээд тухайн зүйл маань амжилтанд хүрэх үү алдаанд хүрэх үү гэдгийг хэмжиж чадахгүй мэдэх боломжгүй байна. Сүүлийн үед дэлхийд амжилтанд хүрсэн хүмүүсийн одоо нийтлэг шинжийг одоо судлаад үзэхэд тэнд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь тэгэхээр одоо амжилтанд хүрсэн асар их одоо баян болсон ч гэдэг юм тийм ээ. Тийм хүмүүсийг судлаад үзэхэд альва зүйлийг одоо тууштай хийсэн хүн. За ямар нэгэн сургалтыг эхлүүлвэл тэрийг дуусгадаг, ямар нэгэн ажил хийж гэн тэрийг дуусгадаг, тэ ямар нэгэн зорилго тавьсан бол тэрнийхээ эцэст нь хүрдэг ч гэдэг юм уу. Ийм хүмүүсүүд одоо эцэст амжилтанд хүрдэгэ гэсэн
Энэ бол амжилтанд хүрэх гол хүчин зүйл юм а гэсэн юм судалгаа гарсан байдсан байлээ. Тэгээд өнөөдөр миний хэлхийг хүсэж байгаа зүйл ерөөсөө амжилтанд хүрэх гол түлхүүр бол тууштай байдал юм а. Тэр бол мэдээж хэцүү. Гэхдээ та чадна, оролдоод хичээд үзээрэй. Миний хувьд ч гэсэн одоо хичээх болно. Ирсэн YouTube сувагтай хамт байсан танд баярлалаа. Та цаг хугацаанд нь хэрэгтэй мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь түгээнэ үү? Баярлалаа. За баяртай.